Канадад эрдэс бордог жишээ нь одоо юу гэдгийг хуурай буюу үрлэн байдлаар нь нийлүүлэх нь тун байгуулж эхэлж байгаа. Нийтлэг хэрэглээ нь шингэнлүүгээ шилжчихсэн жишээ нь. Тэр шингэн бордоо бол яадгүй вэхээр адилхан л эрдэс бордоо л доо. Гэхдээ нөгөө хэрэглэхэд хялбар байдаг, шууд ашиглагдаж болдог. За дээрэс нь одоо юу гэдгийг аюулгүй байдал талаас их зүгээр. Байгаль өөрөө бас энэ бодисуудыг бий болгодог ийм одоо тогтолцоонууд бий. Жишээ нь буурцах дургамлуудыг хөрсөнд тарихад тэр үндэсний булцуу буюу одоо тэн дээр агаарын азотыг аваад нийлэгжүүлдэг ийм симбиоз харьцаатай бактерийн тусламжтайгаар хөрсийг баяжуулдаг, азотоор баяжуулдаг ийм сэлгээгээр явах маягийн ийм технологиуд бас бий.